Сайн байцгаана уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн зүрхэнд мөнхөрсөн аялгаа нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа аавуудаа зориулж байна. Тэгэхээр монголчууд ягаад ч юм магадгүй энэ хүн төрөлхтний зүрх сэтгэлийн дуудлагч байж болох юм хавраар ээжигээ дурсдаг. Алив бүхний үндэс, алив бүхний эхлэл болохоор ээжигээ дурсдаг байж болох юм. Намраар ягаад ч юм аавыгаа дурсдаг. Аавынхаа санчхин буурлыг, санаа алдан суудгийг, тамхиа баагуулдгийг, танихгүй хүнд ч гэсэн чин сэтгэлээсээ ханддгийг бүгдээрээ дурсан намрын энэ налгар өдрүүдээр сэтгэлдээ гэгэн гоныг тээж явдаг шүү дээ. Тэгэхээр энэ удаа нэвтрүүлгийн маань хамт олон аавдаа зориулсан дуунуудын талаар ярилцахаар энэ дугаараа хийж байна. Яагаад ч мэдэхгүй зөвхөн мөнхөрсөн аялгаа нэвтрүүлгийн хойморт ихшгэлдэг, эхлэл дээр нь төгсгөл дээр нь ихшгэлдэг тэр дуу бас аавын дуу байд юм байна. Хөгжмийн зохиолч Сангид Орж багшийн зохиосон дуу байдаг шүү дээ. Ингээд олон зүйлийг нуршихгүйгээр аавын сайхан дуунуудаар нэвтрүүлгээ анхны бүтээлийг бүгдээрээ эхлэе да. Энэ анхны сонсох дуу маань бол миний аав адуучин гээд бидний их багаас та бид бол бүр багасаа сонсч танил болсон юм бүтээл орж ирж байна. Маш сайхан дуу. Олон жил олон хүмүүсийн зүрх сэтгэл дуу хоолойгоор дамжиж өнөөдөр хүртэл зүрхэн мөнхөрсөн дуу бол ихчлэн болж өнөөдөр хүртэл хурж иржтэй. Тэгэд энэ дуу бол анх дуулсан хүн Үлзий Хоёргоо. Үлзий Хоёргоо бол Өвөр хангаа нутгийн гаралтай. Насаараа уралцгаар явсан. Сүхбаатар аймагт бас ажиллаж исэн. Баян-Хонгор аймагт бас 30 жил ажилласан. Баян-Хонгор аймагт ажиллаж явах дээр бол тэр хүүхдийн Тэмүүжин дуурийг тавьдаг тэр чуулга театрыг үндэслэгчдийн бас гал голомтыг бадраалж өгсөн хүмүүсийн нэг болж ингэж түүхэнд үлдсэн. Өдгөө бол сэрүүн тунгалаг 80 гаруй настай сайхан буурал байна. Дуучдын дуулсныг харьцуулж ярихын өмнө талд бол энэ дууны хөгжмийг бичсэн хүний талаар бас товч хөөрнө гэж бодож байна. Цог гэрэл гэж 4-р ангиас хөгжим бүжгийн дунд сургуульд суралцж Жамин хуурч дээр морин хуурчаар суралцаад 68 онд сургуулаа төгссөн ийм хөгжимчин мэргэжлийн хөгжимчин хүн. Энэ бүтээлээ бол энэ дууг бол 69 онд хийсэн Агваан усар гэж тухайн үедээ бас л Сүхбаатар аймгийн бүрэн цогт суманд хэл утга зохиолын багшаар ажиллаж исэн ийм хүнтэй хамтраад хийсэн ийм яг чин сэтгэлийн дуулал болж гарч ирсэн ийм сайхан аавын дуу. Загт гэрлийн хөгжим. Миний аав адуучин хүн. Эгчдүү саран гэрэл сарантианаар ардын хөгжмийн хэсэгтээ дуулна. Үлзий Хоёргоо дуулснаар бол биднэрт бичлэг өнөөдөр байхгүй байгаа даа. Магадгүй Үлзий Хоёргоо бол Үлзий Хоёргоо дуулсан тэр их хоб бол яг
одоо зохиогчийн өөрийнх нь анхны санаа байх боломжтой. За дараа нь энэ хоёр охины дуулсан энэ бичлэг бол бас нэлээд дөхөн. Яг уу гэхээр 69 онд зохиогдсон дуу энэ хоёр охин сэргээж одоо дуулсан тэр хооронд бол одоо цаг хугацааны хувьд бол богино харьцан. Тийм учраас тэр хоёр охины дуулсан хувилбар бол дөхөх байх гэж бодож байна. Би бол тэр хоёр охины дуулсан хувилбарыг ер нь анхны хувилбар гэж бодож байна. Яагаад гэхээр нэгд тэр үед одоо бүх ард түмний урлагийн үзлэгт дуулж байгаа дуу учраас одоо бүх шатны багш нар сургаад хэд дахин давтуулаад шалгасан байж таарна. Хоёр дахь юм бол хүүхд одоо яг анхны зааснаар сурнуу гэхээс биш өөрсдийнхөө зохиогоод нэг бол урт болгож сонжруулад нэг бол бүр ивхэд богинохон болохгүй шүү дээ. Энэ хоёрын дуулснаар бол тэр ялангуяа хүүхдүүд урлагийн наадам бүхэн дээр урлагийн үзлэг бүхэн дээрээ дуулдаг дууны нэг болж баран гэж одоо хурч ирсэн болов уу гэж тааварлаж. Ягаад гэвэл би яг энэ дуу тэр хүүхдийн дуу хоолоогоор хүмүүс хүрж явах үеийн хүүхэд учраас их тодхон санагдаж байгаа. Монгол улсын ардын жүжигчин Батцөх ардын жүжигчний дуулснаар бол дахиж одоо шинэ гарч ирсэн. Энэ удаа бол манай дуучин Амина одоо дуулж хөргөж ирж байгаа юм байна. Аминагийн дуулж байгаа бол ингээд илүү ингээ өөрийн болгосон гэдэг ч юм уу. Их юм зохиолын юм удаан юм дууны хэм маяг руу оруулж ирж дуулсан байна. Гэтэ надад бол аль аль нь одоо юм сэтгэлд их ойрхон сонсогдож байна. Амина дээр бол хоёр охины дуулсантай харьцуулах тэр хэмжээнд дээр одоо барилтууд дээр юм хоёр охин бол хоёр гიშгэн барьж явах тэр Амина дээр дөрвөн гიშгэн барьж явах жишээтэй. Дээрээс нь хэмжээнээс гадна хурдыг бол бүр мэдэгдэхүйц татавар татчаад байгаа байхгүй юу? Дуулах гүйцэтгэл энэ төр бас сайхан. Тийм ээ. Тэгтээ дууга бодъё. Тий. Бид нар ерөөсө бүтээл ярьж байгаа шүү дээ. Бүтээл. Эн чинь өөрөө миний аав адуучин гэдэг дуу. Эн чинь адуу морины явдлын химнэл те тэр нэг уурах шидэх хурд нэг морь давкаад ирэх хурд мэдээж хэрэг тэр хөгжмийн зохиолч Яруу Найрагч хоёр анхын хурдыг шингээж хийсэн байж таарна гэж бодож байна. Хүүхдүүд мэдээж хүүхдийн сэтгэлээр цоо цолгон сайхан дуулсан. Гэхдээ тэн дээр үг хэллэг гүцэхгүй байхгүй. Тэгэхээр энэ хөгжмийн зохиолчийн хувьд бол анхны шийдэл гэж би бол хэлж чадахгүй. Яг хөр үг бүрэн хэлэгдэж явах хэмжээнд хурдыг тохируулдаг. Сонгож авдаг. Хоёр хүүхдийг анзаарах юм бол дунд нь чигцэлдээд яг үг бол тодорхой гарч ирэхгүй. Дуу өөрөө их өвөрмөц дуу байгаа юм. Магадгүй энэ 60-аад оны дундаас манад энэ бид нар нэг хөнгөн хөгжим гэж ярьдаг тийм ээ. Страд, рок, попын энэ чиглэл ингээ гараад ирцэнтэй бас холбоотой байж магадгүй. 5 их шигтийн буюу одоо пентатоник лад дээр үндэслэгдэж бүтээлүүд маань явж исэн болол яг энэ үеийн бүтээлүүд дээр бүр диатоник буюу одоо 7 их шигтийг хэрэглэх гэдэг ийм хандлагууд гараад ирсэн. Энэ дээр бас асуудал гардаг. Юу гэхээр энэ ганцхан ладын тухай асуудал биш. Энэ дуун дээр бол энэ ладтай холбоотой аялаг буюу интонац өөрчлөгдсөн байна. Тэр интонац нь эргээд одоо доошлох хөдөлгөөн дээр хагас шатыг авдаг. Тэр бол бас багшаас ирсэн эрдэм байхыг бол үүсэхгүй. Гэхдээ тэр нь дуучдын Монгол үгийн интонацтай нийлүүлэхээр тэнд интонац зөрүү гарч ирж байна. Ийм юмнууд бол онцлогуд бол байна. Энэ дуу нь өөрөө үнэхээр гайхалтай дуу юм. Утга санааны хувьд тэр шүлгэлсэн хэлбэрийн хувьд эр хүн гэдэг чинь хий юм бэ? Эцэг хүн гэдэг чинь хий юм бэ те? Яг тэрнийг ингээд нэг утгын хувьд ч гэсэн ингээд их сайхан гой гаргаж ирсэн. Ороо морны толгойн алддаггүй гэдэг чинь цаагаараа бас их олон санааг хэлээд байгаа байхгүй юу? Орчлонгийн олон явдлын одоо дундуур нь голчийг олж явдаг гэж аавыгаа хэлээд байна шүү дээ те. Тэгэхээр дуу нь өөрөө их сайхан дуу учраас ямарч дуусан бидний сэтгэлд ингээд дулаахан зөөлөн орж ирж наалдаад байна л та. Тэгэд энэ бүтээл бол олон жил дуулагдана да.
олон жижил дуулагдана. Олон ч сайхан дуучин Тий, олон ч өөр өөрийнхөө дуулна тийм ээ. дуулагдах бах тий. Эмийн хайртай миний ааваа атууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан. Бага наснаас чихэнд хоногшсон. Баригл хоолойтой дуучин хүн байсан. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Ороо морины ганган тоолгойд уургийнхаа хүйгийг алдаж үзээгүй. Онцгийн хайртай миний ааваа олондоо нэртэй дуучин хүн байсан. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Бүлгийн түргөнд намайг бүэлээсэй. Хөрсдөг аав минь надуучин хүн байсан. Уртын дугаараа намайг бүэлээсэй. Ухаантай аав минь дуучин хүн байсан. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Миний аав атуучин хүн. Миний аав дуучин хүн. Миний аав дуучин хүн. Миний аав атуучин гээд энэ дууны хөгжмийг зохиолсон цог гэрэлгээд морин хөнгөч хүн байна шүү дээ. Хүмүүс бодохдоо бол ингээд аав нь адуучин юм байна. Тэгээд адуучин аавдаа зориулж энэ дуугаа зохиожээ гэж боддог шүү дээ. Энэ тал дээр ямар нэгэн одоо сонссон судалсан зүйл байгаа болов уу? Цог гэрлэгвэн бол гэр бүлээрээ урлагт тийм илэгтэй сайхан хүмүүс байсан гэж байгаа юм. Жишээ нь одоо дүүн цогт гэрлгээд бас хөгжмийн багш мэрэгжилтэй. Хүүхэд нь бас цог гэрлэгвэн өөрийнх нь хүүхэд нь бас одоо хөгжим бүжгийн сургуульд өгсөн хөгжимч мэрэгжлийн хөгжимч гэх мэтлээ. Аав нь бол ардын хурлын депутатаар гэтэл 2 удаа нэр дэвшиж явж исэн гэх мэтлэн тийм удирдах албан тушаал хашиж явж исэн тийм тухайн орон нутгатаа бол одоо хэтэн айлын гэрт өсч хүмүүжсэн ийм хүүхэд өөрийнхөө одоо аавд биеийн муу ээж ах дээр нь зориулж хийсэн аавыгаа одоо бодож хийсэн ийм дуу юм лээ. Шүлгийн хувьд бол яг хуу атуучин гэдэг мэдээж Сүхбаатар аймагт байж байгаа атууны тухай аавыгаа бол атуугаас одоо салгаж харах боломжгүй аймаг шүү дээ. Сүхбаатар талын ирчүүд бол тэр чигтэл атуучин байж таарна. Надад бол нөгөө хувь уран бүтээлчийнх нь
тэр өгөөмөр уудам сэтгэл үнэхээр гайхалтай санагдчихээн л да. Одоо манайхан чинь бас миний аав адуучин биш юм чинь би өөрийнхөө аав зориулж хийж байгаа юм чинь шүлгийн өөрчлөлт өгөөч гээл ингээд суулчих шүү дээ. Дөнгөж одоо энэ 69 онд энэ бүтээлээ хийчихэд Үлзий хоёр дуучинтай бүтэн сар бэлтгэж хагаад анх удаа тайзан дээр гарах дээр 3 удаа дахиулсан гэж байгаа байхгүй. Соёлын ордны тайзан дээр. Тэгээд тэрний дараа нь аавда Үлзий хоёргаа өөрийн дагуулж очиж аавда зориулсан дуугаа сонсгож ирсэн гэж. Тэгэхээр бол энэ зүрх сэтгэлээс төрсэн бүтээлийг зориулсан эзэнд нь хөргөж өгдөг ийм заншил бол энэ 60-аад оны сүүлд бас байж л исэн байна шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгээ монголчууд бол яалчгүй дуу ертөнцид дуртайгаар барахгүй одоо тэр ертөнцийг бүтээлцэж явдаг хүмүүс гэж гэн эндээс бас харагдаад л. Бидний одоо дараагийн сонсох дуу бол Аав минь гэдэг юм сайхан бүтээл байгаамаа. Яруу найрагч соёлын оюун сэтгэлтэй Аваасран Хурандагийн шүлэг алдарт дуучин Цэрэн Чимдийн өөрөө аялгаугийн зохиож өөрөө дуулсан. Тэгж олонний хүртэл болгосон. Энэ дуу бол тэр сайн мэдж байгаа. Цэрэн Чимд дуучин яруу найрагч соёлын оюун сэтгэлтэн Чойсрынгийн давагд орж багшийн шүлгэнд ээж миндэ гэдэг дуу хийж тэрний дараа одоо арга энэ дуу бол сонсогчдын хүсэлтээр төрсэн дуу гэдэг дуу шүү дээ. Тий. Аав миндэ гэдэг Гаваасран яруу найрагчийг бол бүгд мэднэ. Тий, олон сайхан. Тий, олон сайхан бүтээлтэй. 200 дураг бүтээлтэй 10 удаа бие даасан болоод хамтарсан уран бүтээлийг одоо гэргийтэйгээ хамт гэргийн урлагийн оюун сэтгэлтэн хүчмийн зохиолч Довчингийн цэцэрлэг урлагийн дундаа одоо тэргүүлэх уран бүтээлчийн гэр бүл дэс бол олон сайхан бүтээлүүд одоо мэдлж гарсан. Уран сайхныг гэтэл 2 кино өөрөө зохиолыг бичиж хийсэн байдаг шүү. За Цэрэн Чимд дуучны хувьд өөрөө гайхалтай сайхан дуулна. Дуулдаг чиглэлээр сургуульд нь суралцж төгсөө өгч гэсэн яг энэ арт зомныхоо энэ өв уламжлалаас бол тасралтгүй суралцж явсан. Нэмээд өөрийн гэсэн тийм ертөнцийг басан гэж өөрийнхөө бүтээж тойрвсон, дуулж үлдээсэн энэ бүтээлүүдээр ингээ өнгөлж чадсан тийм ховрхон сайхан уран бүтээлчдийн нэгэ Монголын арт хүн бол Цэрэн Чимд дуучинд дэндүү хайртай да. Дэндүү хайртай. Хоёлаа дуугаа сонсгоо. Тийм. Чинэгэн сангара эгүй гутсгэн аумин далтхан носон хайранда анда олгитэй өсөлөөдөө үгүй зэмлсэн харцнаасан ухарыг авлуудаа өөрийнхөө хайранд үлгидод отлогтон жаргаж чадлуудаа хөө эчийн илхэн уйлаагүй элгэндээ мэгшдэг аавын ододон жусан аммайгаа ботгон булатай зүтлээдээ үгүй зэмлсэн харцнаасаа үнний ухаарлыг авлуудаа өөрийнхөө хайранд өлгийдөө өтлөгтөн жаргаж чадлуудаа За одоо таны хөгжмийн зохиолч та саяын 2 дуучны одоо дууснаас ямар ялгаа сонсов? Цагдаагийн сүлд чуулгын За. гоцлол дууч амар бол дуулсан байна. Өөрөөр нь оголж явж байгаа энэ цагдаагийн сүлд чуулга бол Гаваасран Хурандагийн үүсгэн байгуулах эхний санаачлагыг тавиад гал голомтын залгуулж удирдах авч явж исэн ийм байгууллага. Амар болдын хувьд бол сайхан дуулсан байна. Энэ сайхан дуулж байгаагийн цаана учир шалтгаан бас байна гэж надад байна. Гаваасран Хурандаа бол амар болдын хувьд яг л аав шиг юм байхгүй. Өөрийнхөө харьяаны одоо биднэрт ч адилхан
өөрөөсөө дүү хүмүүст яг чин сэтгэлээс хатуу үг хэлвэл шууд хэлдэг. Засаж залруулах юмыг бол шууд хэлдэг. Ёстой л тийм хээгүү бүдсгэн. Ийм хүн л дээ. Хүн бүхэн одоо бараг аавын минь оронд аав болж явж байгаа гэж ингэж хүндэлдэг. Одоо цэргүүд нь уран бүтээлчд нь ингэж хүндэлдэг. Тийм сайхан удирдахч. Тэгэхээр амар болд бол энэ бүтээлийг бол зорж сэтгэл зүрхээрээ одоо хорондаг бодож одоо хийсэн болов уу гэж миний хувьд бодож. Нөгөө тал дээр Цэрэн чимэд дуучин бол өөрөө тенор хоолойтой хүн байж ах тэр амар болд бол доогор хүмүүнүүлж байгаа ч тийм. Цэрэн чимэд дуучин дуулсныхаа дараа нь энийг алдарт адар сүрэн дуулсан баг. За. Тэгэхээр адар сүрэнгийн хоолойн тембэр их шиглээ. Энэ амар болдын хоолойн тембэр их шиглээрөө дөхөж таарна. Тэгэхээр энэ холболт бол яалтчгүй амар болдыг дуулгахдаа зэрэг адар сүрэнгийн нэг юм хувилбар байдаг даа гэж шууд бууж ирж байгаа ч. Тэгсэн. Гаасрын хурандагийн энэ шүлгийн бичсэн дуунуудаас дандаа тийм ухаарл тэгээд нэг амьдралын үнэн яахын аргагүй нэртэй байдаг л да. Энгийн ярианд хэрэглэгддэг үгнүүдийг одоо шүлэг яруу найргийн хэлбэр рүү оруулаад дээрэс нэмээд тэрэндээ утга санаа уйна. Амьдралын философи зүүн гэдэг бол бас нилээдгүй их тэгж бодож боловсруулж нилээн олон хоногоор ингэж одоо өөртөөгөө ингэж шатаж явж ээж одоо бичтгэлтэй. Тэгэхээр би бас ингэж нэг одоо нэг утга уянгийн яруу найрагч гэж хэлмээрг байгаа юм. Амьдралын одоо шүлгүүд бичдэг тийм хүн санагддаг надад. Тэр дуунууд нь одоо тухайн цаг үеийнхээ болон тэрний дараагийн цаг үеийнхний амьдралын ухаарл болж үлдээд байдаг. Зүгээр л нэг сайхан үгнүүдийг араас нь уяал, дуулаал юм уу шүлэглээд ах чинь нэг өөр хэрэг. Тэрэндээ юм утга санаа зангидаж оруулж, хүнд нэг юм бодрол, ухаарл, нэрээ тийм шүү дээ би аавыгаа ингэж бодож байгаагүй юм байна. Эсвэл би ээжигээ арай одоо дутуу хайрлаад исэн биш байгаа гэсэн нэг тийм эргцүүлэл үлдээн гэдэг бол үнэндээ гайхамшигтай чанар л да. Үндэсний олон нийтийн телевизийн Зүрхэн мөнхөрх аялгау нэвтрүүлгийн хамт олон маань аавын тухай дуунуудыг одоо зүгээр нэг сонгоогүй тий бас нийгэм цаг үеийн өөрөө аавуудад эрчүүдэд нэг тийм хатуу ээлгүй цаг үе болчиход байна. Монголчуудад юу ирхэн байж байгаад хэн ирхэн байж байгаад одоо юу болчиход байгаа юм бэ гэдгээ бас олж харах боломжтой. Нөгөө түрүүчийн миний хэлээд байдаг уран бүтээлийн амин чанар, уран бүтээлийн одоо цохилох судас гэдэг чинь өөрөө энэ шүү дээ. Тэгэхээр надад бол ингээд түрүүчийн бит хоёрын ярьдаг тэр миний аав дуучин одоо энэ аав мэндэ гэд энэ дуунуудыг ингээд сонсоход надад яа харахгүй ингээд тэр нэг мөн чанартай, язгууртай, ухаарлтай суусны суудал дээрээ сууч чаддаг, хүндэлсэн нь хүндлэлээ илэрхийлж чаддаг тэр нийгэм ингээд тэр цаг үе үнэхээр бидэнд өнөөдөр дутагдж байгааг олж харж байна л да. Тэр би одоо яхахгүй нөгөө бүтээл бас дахин бүтээлийн нөгөө хүмүүжүүлэх чадвар, ухааруулах чадвар, нийгэм цаг үе илэрхийлэх чадвар, тэр байтугай нөгөө нийгэмдээ нөлөөлөх чадвар тий төлөвшүүлэх чадвар гэдэг юм олон зүйлийг энд зориуд зангидж хэлж байгаа юм уу гэх. Хэндэж нэг л зангараа хэгүй гүдсгэн аавын давтхан нөөсөн хайрандаа дандаа битэсөлөдөө үгүй зэмлсэн харцнаасаа үнний ухаарлыг авлуудаа өөрийнхөө хайрын дөлгийдөөд өглөгтөн жаргаж чадлуудаа Gwyd, elginde mixtig avmin Odoldan jusin ammaygat Botuğum boyada tütledi Ukkuy zimilsin hartınasa Unni
ухаарлыг авлуудаад өөрийнхөө хайранд өлгийдөөд өглөгтөн жаргаж чадлуудаа цудтай хорвоодоо зуугаар наслаад мөнхөхгүй арасаа нэхэлтэй авимэн аргамжаан бүхэл байгасайда үгүй зэмлсэн харцнаасаа үнний ухаарлыг авлуудаад өөрийнхөө хайранд өлгийдөөд өглөгтөн жаргаж чадлуудаагүй үгүй зэмлсэн харцнаасаа үнний ухаарлыг авлуудаад өөрийнхөө хайранд өлгийдөөд өглөгтөн жаргаж чадлуудаагүй дараагийн дуу бас их алдартай дуу байна. Юм сүрэн ярууна архичийн шүлгээр манай ардын жүжигчин Мясрын гон аюулгүйг нь хийсэн Хуурлаа. Яруу найрагч нь одоо аавтайгаа хамт Алтайд нутагтаа очиод тэгээд аавынхаа тэр өтөлж хөгшөрсөн байгааг Алтайн улсын сүрлэг эрмэг байгааг харж нутаг ус мөнгө байхад хүн гэдэг одоо хэврэг юм даа гэж ойлгож бодож ухаарч замын турш бодож тэгээд дараа нь шүлгээ бичсэн гэдгийм байлээ. Тэгэхээр одоо хүмүүс их гайхаж асуудаг л да ингээд говь алтай юугаараа онцлог юм бэ? Тэр алтай гэдэг чиний тэр алтай чинь юугаараа онцлог юм бэ гэдээ асуугаад байдаг. Зүгээр давхиад үцгээ байг, алхаад үцгээ байг, авираад гарахаа байг. Зүгээр л дэлхийн газрын зургийг өмнөд дэлгээд харахад алтай нуруу хаанаас хаа хүртэл хөндөсөж орж ирж гин, ямар өнгөөр тэмдэглэгдэж гин, далайн түвшнөөс дээш хэр өндөрт өргөгдсөн байна. Одоо аймгийн төвийн далайн түвшнөөс дээш өргөгдсөн өндөр нь одоо богд уулын цэцэг үнэтэй тэнцдэг. Тэгэхээр тийм өндөр газар цаанаас орж ирж байгаа Алтай нурууны жавар 107 дугаар сард гинт цасан шамраг орчдөг, гинт усан борооцтгож ирсэн мөндөр ороод араас нь өглөө хосгот нилээсэн цагаан цас унцдаг. Жилийн дөрвөн удирлын туршид жилийн дөрвөн удирлыг баг хэд үржүүлээд харчдаг. Тэр газар одоо эзэн болон сууж, их Алтай нуруунд эзэн болон сууж тэр нутаг усаа сахиж явдаг ард түмэн гэдэг бол сэтгэл зүйн хувьд, эрчмийн хувьд, эр зоригийн хувьд шал өөр хүмүүс байдаг гэж би хувьдаа боддгоо. Тэгэхээр манай Алтайн хөх ирчүүд, шар хүүхнүүд амьдралаас зөөгддөггүй, амьдралд хорогддоггүй. Тэгсэн хэрнээ амьдралыг агуу ихээр тэрвэрэн хайрлаж чаддаг тийм хүмүүс байдаг. Тэгээд надад ч гэсэн одоо бодогддог. Би жил болгоно л нутаг руугаа явдаг. Жил болгоно л би аавынхаа сүслэн хайрлаж байсан тэр хантай ширийн нуруунд, жил болгоно л аавынхаа хэдэн тариагаа өргөж явсан гурван богдод, жил болгоно л аавынхаа сарвчлан хардаг байсан хар азаргын нуруунд, жил одоо аавын маань дууны шүлгэнд хүртэл байдаг мөнх цаст сутай хайрхны хажуугаар давхиж явхдаа миний аавын хайрлаж явсан уус, миний аавын сэтгэлээ шивнэж, зовнолоо хуваалцаж, одоо бахархлаа шингээж, одоо амьсгалаа хуваалцаж явсан уус шүү дээ гэж бодогддог. Тэгэхээр надад харахгүй бас миний аав юм шиг санагддаг. Тэгэхээр хүн болон байгалийн хувийн холбоо тэр Алтайн өндөр уулсад, Алтайн
тэр өндөр уулсын үлмийг дэрлэж оршдог өргөн удам говьд илүү их шүтэлцээтэй, илүү анхны байдлаараа оршдог юм болов уу гэж боддог. Тэгээд одоо Буурлаав гэж ийм сайхан дуу зохиосон энэ хоёр сайхан уран бүтээлчид үнэхээр одоо дууг нь аялах болгондоо залбирдаг, дууг нь аялах болгондоо одоо сэтгэлээсээ сүсгэлдэг те. Энэ дуу 60-аад онд бичигдээд 69 онд Монголын радиод Лувсан Дамдангуй дуулж бичүүлсэн юм байна. Сайхан дуулсан байгаач. Лувсан Дамдангуйд дуулсан бол ийм нэг цөөхөл хөгжмөнтэй тэр дундаа нэг шанцтай. Тэгээд нэг утсан нумт зэмсэг нэг дуурал морин хуур кал болоо. Тэгээд бичлэгийн чанар тэргээд ярих юм бол ямар сайхан тийм нэг нүд чихээ онгойлоо. Тий. Бүх юм. Лувсан Дамдангуйн дуусан бол надад станерэ үнэхээр нэг алтай нуруунд гарч зогсож байгаад нэг дураараа задгаа ашгарч байгаа юм шиг л сонсогдлоо. Ямар их тийм том эрхчлөө, том өндөрлөг, тэгснээ тийм тод томруун одоо нөгөө өөрийгөө илэрхийлж байгаа, дуугаа илэрхийлж байгаа нь өөрөө нэг юм яг л алтай нуруу шиг дээ. Энэ дуу тэр өндөр сүрлэг алтан уулс мэт боловч нөгөө талдаа Лувсан Дамдангуйн тэр хоолойн цаатал тэр гуниг байгаа байхгүй. Энэ дууг бичсэн түүх бол Мясрангуй өөрөө ярьдаг ус. Хойн сургууль төгсч ирчээд энд ажилтаа нэг том хүн очиод гэрээ нүүлгээд хот руу оруулж ирж. Тэгэхээр тэр нутгаасаа гарахын наатал дээр нутгийн хил дээр сайхан голын ирэг дээр зогсчод аав нь хэлжсэн юм л. Энэ сайхан нутгатаа бид одоо надад одоо буцаж ирэх хувь зохиол байдсан болоо та гэж. Тэр үгийг сонсох тэр үе дээр бол миний зүрх шир хийж байсан гэж Мясрангуй ярьдаг байсан. Тэгжил энэ дуу одоо төрөх сэтлийг төрүүлсэн юм билий. Тэгээ яг энэ утгаар нь харах юм бол 60-аад онд зохиосон дуу 69 онд Лувсан Дамдангуй дуулах тэр зохиолчтой нь хамт ярилцж ээж дуу яаж төрсөн, ямар үгний цаана ямар утга санааг нуусан, эсвэл юугаар юуг илэрхийлж байгаа ингээд их олон юмнууд тодорхой болно шүү дээ. Энийг бол яхахгүй амьд толбоос гэж хэлдэг. Манай Дэлгэрмаа сайхан дуулсан байна. Олон жил бас сайхан дуулсан шүү дээ Дэлгэрмаагийн. Бас ингээд хоёр дуучныхаа дуулж байгааг сонсохоор Лувсан Дамдан болохоор бид рүү хэллээ шүү. Эр хүний сэтгэлээр нэг омгорхож, дээрэс нь бас нэг тийм бохирч тэгж одоо дуулсан байна. Дэлгэрмаагийн дуулсан хувилбар болохоор яхахгүй нэг бүсгүй хүний сэтгэлээр залбирч, сүсэглэж, аргадаж, тэгээд нэг тийм тунгалаг цээлхэн ямар ч тунгалаг сайхан дуулсан юм бтэл гэж бодож сонслоо. Наарлаагүй өндөр алтай ууланд намрын
За дараагийн дуу соёлын оюун зүтгэлтэн Бат сайхны шүлэг, урлагийн оюун зүтгэлтэн Жамингийн хөгжим Аав минь гэдэг ийм дуу. За энэ дуу бол бид нар маш сайн мэднэ. Ардын жүжигчин Батцөх, Завхны Батцөх ардын жүжигчин 93 онд дуулж Монголын радиод бичүүлсэн. Манайд энэ Морин хуур наадам, Алтан намар гээд хоёр хөгжмийн наадамт. Нэг нь бол даан хөгжим наадам. Морин хуур наадам нь бол шилдэг дуу шалгаруулдаг уралдаа. Тэгээ Морин хуур наадамд ингээд орохын тулд энэ гал болдог байхгүй. Багшийн сургуулийн галынхан ч гэдэг юм уу? За. Тий. Тэнтэй адилхан тухайн үед бол орон нутгаас Завхны гал гэж хэлсэн шүү дээ. За. Одоо энэ дууны эзэн хөгжмийн зохиолч урлагийн оюун зүтгэлтэн Жамин, Цэвэ Аравдан урлагийн оюун зүтгэлтэн. За хоёр ийм нөхөр бол тэнд божигнолно. Хөгжмийн бол ингээд баццсан. Тэгээ хийж идэг. Тэгэл дуутноор бүүэж хинийх нь үл гэж асууна. Түүнээс ш Жамин Цэвэ Аравдан хоёр явс гарцаагүй. Тэгэл уул юу ч үлээ. За яруу найрагч бас Сүхбаатараас тэнд хөргөн орж ирсэн баяр. За нөгөөх нь Бавууд орж. За нэг яруу найрагч бол тухайн үед бол бас яг орон нутгатаа үнэнчээр бүтээлээ хийгээд үлдсэн. Тэр нь бол энэ Бацаахан яруу найрагч. Тэгэхээр би 1993 оноос уран бүтээлээ энэ замд орсон доо. Тий. Би ч өөрөө бол шал өөр мэрэгжлийн шүү дээ. Автоинженер хүн байх. Тэгээ манай аймаг бус аймгаас нэг онцлог нь одоо аялгаугаараа бараг одоо бас их ховор тохиолдох. Цэвэ Аравдан Жамин хоёр байна. Манай завхад хөгжмийн зохиолч. Ингээ ийм агуу улсуудын дэргэд одоо уран бүтээл хийж байгаа учраас эднэрийн дэмэнд одоо нэг үгээр ярих юм. Дорнд гайх улам дээр цагаан уул байна тийм ээ. Энэний салхины нөмөрт, энэний хямарт байж байгаа завханчууд бол уран бүтээлээр бас дажгүй юм уу даа гэж ингэж өөрөө ойлгож бодож байна. Тэгээд яг энэ үед бол энэ Аав минь гэдэг энэ дуу төрж исэн. Эмээгийн хүүхэд байсан болтой. Эмээгээ өөд болсны дараа эмээдээ зориулж ер нь янз бүрийн сэдвэр эмээдээ зориулж 108 дууны цацал өргөнө гэж 108 дууны шүлэг бичсэн. Тэндээсээ хойш би ерөөсөө шүлэг бичээгүй, дууны шүлэг бичээгүй гэж ярьдаг. Тэгэл тэр олон киногаар яваад утга судлалын чиглэлээр Завхны төрсөн одоо олон сайхан утгуудын тухай дурсгалтай холбоотой, түүхтэй холбоотой их сайхан ажлуудыг хийсэн юм уран бүтээлч. Одоо хүртэл энэ утгатай сайхан бүтээж туйрваад амьдарч байгаа да. Тэгээд та сая ярьлаа тэр гарын 5 хуруу шиг одоо атгсан гар шиг 5 уран бүтээлчийн маань нэг онцлог нь дуунууд нь ерөөсө давтагддаггүй. Тий. Аялгуунч давтагддаггүй, шүлэгнүүд нь ч давтагддаггүй. Яг ингээ өөр өөрийн өвөрмөцсөн юм одоо цогц бүтээл болж чаддаг. Тэр бол надад үнэхээр гайхалтай санагддаг. Уран бүтээлч хүн бас нэг тийм өөрөө өөртөө живэлгүйгээр аж төрж бүтээн тойруулна гэдэг чинь асар одоо том чадвар л да. Жам багшийн хувьд бол өөрөө бас тийм багшийн сургуулийн соёлын анги төгссөн Цэвэн багш хоёр л адилхан. Тэгээд нэг нь театрт ажиллах дээр нөгөөх нь хөгжим Завхныхаа хөгжим бүжигт ажиллана. Захирлын хийн. Нөгөөх нь театр дээр өрөөд ирэхэд нөгөөх нь хөгжим бүжгээр очно. Ингээ бие нөхөөд ингээд яваад байдаг. Ерөөсөө энэ хоёрыг миний хувьд бол уралдуулдаг. Ямар ч утгагүй. Тий. Энэ нэг нь байхгүй бол нөгөөх нь байхгүйтэй адилхан. Ийм хоёр сайхан уран бүтээлч байна. Завхан нутгаас төрж гарсан 5 сайхан уран бүтээлч маань энэ олон дуунуудыг бүтээж байх явцдаа өөрсөдөө болон ард түмэндээ бас тэр өгөөжтэй уран бүтээлийн сайхан туршлага өгөөжүүдийг бий болгосон байна. I'm the
эмини жамт орчлон гих хоёр үндэсний нэгэн таваа уяарч суух миний житэ тулганд гала бадраасан ачтаа Ардын жүжигчин Батсүхийн хоолойнд нэг тийм өвөрмөц онцлог байдаг. Одоо мэрэгчлийнхэн бол ингээл тенор хоолойтой гэдэг ч юм уу ингээд ангилан штэ. Зүгээр би ингээд зүгээр мэдрэмжээрээ ингээд сонссон чинь хүүхдч бай, хөгшин хүмч бай, эрэгтэйч хүн бай, эмэгтэйч хүн бай, нэг тийм шингэн, сангинсан нэг тийм анх удаа орчлон дуурч байгаа юм шиг, хүнээс гарч болох анхны дуу хоолойны өнг юм шиг тийм хоолойны өнгийг байн гардаа ингэж барьдаг. Тэр хоолойны онцлогоо насан туршдаа хадгалж яваа тийм сайхан дуучин юм байна гэдгийг нь олж харсан би. Бас их сонио өнцгөөс хард юм байна. Маш сонирхолтой бас ажиглагдсан байна шүү дээ. Би бол тэгж ажиглаж чадаагүй юм байна. Бүрэн жаргал сайхан дуулжээ. Маш сайхан дуулсан байна. Ийм нэг юм анзаарч байгаач. Эрдэм ороод ирж байгаач. Тийм байна. Сөүлийн дуучин дээр. Батсүх ардын жүжигчин дээр яг нөгөө байгалийн өөрөөс нь өгөгдсөн тэр юм ерөөс ингэж эвддэгтэйгүү хэрчгтэй байна. Энэ хоёрын хооронд л юм жижиг ялгаа байна. Яруу найргийн хувьд бол надад одоо аав минь та 100 тасрахгүй аим, аав минь та амьдрал тэмцэлд нуграагүй нуруу гэдэг ингээд нуграхгүй нуруу гэдэг бид нар бүгдээрээ л мэдэн шүү дээ энэ дууг те бүгдээрээ дуулж үдээ хүчгээс. Манайхаа одоо ингэдэг аав нь нас орлоо штэ ертөнцийн мөн хүсийг үзүүллээ. Тэнгүүд би аавгүй болчихлоо гэдэг. Эсвэл аавтайгаа хамт өсөөгүй хүүхдийг чи аавгүй гэдэг. Тий. Үгүй шүү дээ. Тий. Аавгүй юм бол тэр хүн хаанаас үүсэх юм бэ? Тий шүү дээ. ертөнцийн бүх хүн аавтай. Аав нь байдаг ч бай, байдаггүй ч бай, мөн хүсийг үзүүлсэн ч бай, үзүүлээгүй ч бай, хамт өссөн ч бай, өсөөгүй ч бай, аавтай. Тэр аавын мөнх судал, тэр аавын одоо мөнхөд үргэлжлэх ген, тэр аавын аран шин, тэр аавын одоо мэдрэмжийн тасархай тэр хүүхдээр үргэлжилсээр л байдаг. Чиний ард аав гэдэг энэ агуу том уйл, аав гэдэг ертөнцийн энэ том ам байсаар л байгаа гэдгийг хүн болгон санаж яваасай л гэж би хүсдэг. Тэрнийг одоо энэ нэвтрүүлгээр далиндуулаад бас хэлмээр байна. Тучны удаан тожин нараас халахын болдоо ухаа дуудсан цэрэг юмдаа аминта зонд тасраагүй аминта нуграагүй нуруу осоор эмини жамт орчлонгийн хоёр үндэсний нэгэн таваа уяарч суух миний житэ Улганд гала бадраасан ачтаа аминта зонд тасраа
тань адаг хорвоо үннийг дуудах автравич ухааны ундраа За бидний дараагийн сонсох дуур бол яруу найрагч Банзрагчийн шүлэг урлагийн сэтгэлтэн энх хоёрын хөгжим холын ухааны оргил аав минь хангайн сайхан нуруу юм да гэж дуулдаг. Аав минь гэдэг бас дуу. За энэ Дасуугийн Банзрагч яруу найрагчийн тухай бол бид нэр энэ зөвхөн мөнгөрсөн айлгуугаар маш их ярьсан. тэгсэн. Сүүдэр цармын цэцэг байна. Жирмийн цагаан нуур байна. Одоо Банзаахын тухай болол бараг нэг нэвтрүүлгийн турш ярьсан ч болохоор энэ тойролтой сайхан найрагч. Басан. За хөгжмийн зохиолч нь энх хоёр хөхтөнгөр хамтлагтай байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх студийг анх байгуулж ажиллаж байсан. Хэлийн цэргийн дуу ижгийн чуулгад насаараа ажилласан. Найрал дууны удирдаач юм сайхан хөгжмийн зохиолч. Манай өмнөх нэвтрүүлгээр мөнгөн бороо гэдэг дуу нь бас орж ирсэн. Өөрмөц тойруултаа ийм хөгжмийн зохиолчтой. 83 онд аавынхаа дурсгал зориулж энэ шүлгийг олж ая хийсэн мэт. Зохиолчийг танихгүй. Дараа нь 2-3 жилийн дараа Банзаа найрагчтайгаа танилцаад дахиад одоо хамтарч дахиж одоо дуу хийсэн тэр зүуд. Мөнгөн шүнийг ял болон миний од надтай ирлээ. Тэр дуу. Гэх мэтлээ их өвөрмөц тойруултаа энэ уран бүтээлчд энэ дуун дээр орж ирсэн байна. Монгол Улсын оюуч жижигчин Даштондог 91 онд радиод бичүүлсэн бичлэгийг бид өнөөдөр нюанс хамтлагийн ахлагч соёлын дөрвийн ажилтан Амар санаагийн дуулсан хоёр юм дуучны дуулсантай харьцуулсан нэ. Хүслийн алсаа үгэн илгээж хүний зэрэгт хүрээсэй гисэй алын ухааны оргилаа мэн хангай сайх нуруу юмда алын ухааны оргилаа мэн хангай сайх нуруу юмда цэцгийн аруу Сэлмэг тэнгэрт жаргасаа гисээ цэцэн билгийн наран амэн цэнхэр хангай бараюнда цэцэн билгийн
аав минь дуу 1980-ад оны ихэр зохиогдсон дуу байгаад байна. Тэгэхээр аялгауны хувьд бөгөөд яруу найргийнхаа хувьд тухайн цаг үедээ бас их шинэлэг. Дууны шүлэг нь өөрөө ингээд эмх замбраагүй юм шиг хэрнээ. Яг нэг судал дээр ингээд нэг юм байраа олцсон шигтгээ ямар байдаг вүлээ. Долоон бурхоо тэгэхэд тэгш хэмгүй юм шиг мөртлөө яаж харагддаг вүлээ те. Яг тэрэн шиг ингээд хальт сонсох юм бол юм олон замбраагүй үгний одоо цуглуулга юм шиг хэрнээ. Тэр болгоно нь өөрөө маш тийм сайхан амин холбоосоор сүлжилтсэн. Яруу найргийн хувьд бол үнэхээр их өөр тийм цаг үеийг төлөөлж өөр хэв маягаар бичигдсэн тийм шүлэгтэй. Аялгауг нь бас хоёлаа сая сонслоо шүү дээ. Нөгөө нэг нийтийн дууны, зохиолын дууны хэв маягийг эвдсэн. Манай эстрад урлагийн ахтагчид Хоовон их баяр гэж ярьдаг те. Их баяр ахын аялгаанууд бол үнэхээр нэг өөр байдаг. Ягаад ч юм тэр нэг дуу болгондоо нэг тийм ганцхан их баяр зохиогоогүй өөр хүн зохиочихсан юм шиг тэгж хандаж юм өөрөөсөө өөр бүтээлүүд төрүүлж чаддаг, өөрийгөө бас эвдэж чаддаг тийм хөгжмийн зохиолчлоо. Даштандаг гавьяат бол тухайн үедээ одоо Монголын бараг бүх эмэгтэй дуучтай хамтарч дуулсан, ослон дуулсан дуунуудтай. Одоо ингээд нөгөө хүү хамтлагийн ерөнхий продюсер тий. Ингээд өөрийн гэсэн урлагийн зарчимтай, өөрийн гэсэн зүг чигтэй, тэрэндээ ингээд он удаан жилийн туршид хөдөлмөрлөж хурч яваа. Тийм сайхан уран бүтээлч шүү дээ. Амраагийн хувьд бол бас их ажилласан байна. Нэг дэвсгэр хөг, нэг хөгжмийн найрлжуулга хуулсан байсан ч гэсэн яг тэрийг л ихний ихийгээ хуулбарлсан юм найрлжуулга. Амар санаагийн хувьд бол энэ дуу ямар байх вэ гэдгийг яаж хүргэх юм бол би Даштандаг гавьяатын хүргэснээс илүү гардгүй юм а гэж бодоход дутхгүй байгаачиж өгөх ёстой бай гэдгээл тооцоолж дуулсан санагдаж байна. Ер нь бол би амраа бол их хүндэтгэж явдээ. Бусдтай юм манлайлал бүтээдэг. Тэгээд ер нь бол эрдэмлэг ийм дуучин. Бас нэг юмыг нэмж хэлмээр байгаа юм. Ёс зүйтэй. Одоо ингээд юм болгонд ингээд мөнгөндгүйгээд тайз болгон дээр гараад тоглолт болгон луугүйгээд урлагийг ингээд одоо зоогийн ширээн дээр талах зууш болгоод байдаггүй. Тэр чанар нь өөрөө их таалагддаг. Тэгээд хандлага бол уран бүтээлдэж илэрнэ шүү дээ. Тий. Ийм хүндэтгэлтэй хандаж бас болох юм байна шүү дээ. Тийм ээ. Тийм бай. Бүтээлд. Тий. Ингэж л бодогдож байна. Хүүгэн илгээж хүний зэрэгт хүрээсэй гисээ ховын ухааны орглаа мэн ханган сайхан нуруу юунда ховын
анзаарч байна уу хөгжмийн зохиолч? Хоёлаа ингээд аавын тухай дуун дээр дандаа холын тэнгэр, холын ингээд ийм одоо аав нарыгаа асар их холын ухаантай байгаасай, холын ухаантай гэдэг илэрхийлсэн өгнүүд орж ирээд байгаа биз? Одоо хоёлагийн дараагийн сонсох дуу нь холын тэнгэр аав минь дээ. Эрдэнтийн бат чаргал гэж эрдэн дээр ярьдаг. Бат чаргал найрагчин шүлгээр хийсэн эрдэнэ цогтын хөгжим. Холын тэнгэр аав дуу. За дуугаа сонсох. За. Тэнгэр бэхийн замаараа шогшуулж лайсын харагна. Тэнгэр тэсэн аавыгаа санаад байна. Дуудаад шигэрхий зүүнний ансад мордоход дүрэн орхиод явчихсан. Ууны тэнгэр аав минь Дэлхийн чиний нэгэндээ золгоод өмсүүлхэн харагдана. Дэлхийг дэрсэн аавыгаа санаад байна. Ойлаад чигсэрэхгүй зүудний алсад мордохтон нүрэн орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь. Соёлын тэргүүний ажилтан элийн цэргийн дууч гэнч болын цэл дуучин Март. Тухайн үед бол Эрдэнтийн Март гэдэг одоо алдартай харж ирж ирсэн. Энэ Мартын дуулснаар хүмүүст их хүрсэн. Энэ өөрөө сайхан дуу учраас олон дуучин дуулсан энэ дуу. Монгол Улсын гавьяа жүжигчин Лослын Болдбаатар дуулснаар бас их өвөрмөц хүрсэн. Классик жимийн хамтлагийн дуучин Инх тайв бас дуулсан. Энэ удаа бол энэ гурван бүдүүн хамтлагийн дуучин Учрах баяр дуулсан байна. Бас их өвөрмөц яаж дуулж болохоор байгаа зэн дуу бол тий. Сая бол би энэ холын тэнгэр аавдаг анх соёлын тэргүүний ажилтан Мартин дууснаар сонсоод за одоо энээс давж дууланч гэж юу яах вэ? Яасан ч сайхан дуусан битээ гэж бодоод суужила. Гэтэл Мартин дуусан дууч зүрх сэтгэлийг хөндөж орхиод араас нь Учрах баярын дуусан нь ч өөрөө бас игм цээж юм ингээд нэг их шиг аялгаагаар дүүргээд орхиж байгаа юм л да. Тэгээ яа харахгүй нэг талаасаа энэ бол энэ бүтээлийн өөрийнх нь шид юм. Нөгөө талаасаа хоёр дууч маань хоёулаа бас их сайхан сэтгэлээ шингээж үнэхээр одоо аавыгаа бодож дуулж чадчихэ. Сайхан байна. Хөгжмийн зохиолсон Эрдэнэ цогт болохоор 67 онд Увсан аймагт Лангоо мод төрсэн усын юм байгаа. Усих 91 онд манай Бачаргал найрагчийн аав тэнгэр дэвшиж тэндээс хойш 49 хоног хүртэл 49 шүлэг бичсэн юм байна. Тэрний нэг нь 95 онд энэ дуулж мэндэлсэн. Энэ 3 үг байгаа юм. Холын тэнгэр аав. Одоо үг гэдэг ямар шидтэй вэ гэж мэгээд би уянгалмаар байна л да. Гэтэ бид нар бас энэ үгний цаана байгаа ухагтхуун гэдэг юмыг бодмоор байгаа. Одоо сүүлийн үед ингээд нэг л их уянгалан яруулсан найрсан улсууд ингрээсэн сүү асгарсан ээж гээл ингээд те. Гэтэл тэр үгний цаана байгаа ухагтхуунаа ойлгодоггүй их цөөхөн болчихсон. Одоо би зүгээр энэ холын тэнгэр аав гэдэг энэ одоо 3 үгийг бодоход л надад те тэнгэр гэдэг үгийг аав гэдэг үгтэй ямар гайхалтай хоршуулж тэгээ тэр алсын алсад холын холд байгааг өвөр дээр нь эрхэлж уссан аав маань тэнгэр мэт алс байгааг тэнгэр бидний дээр цэнхэрцээр байгаа хэрнээ бид тэрнийг тэрвэрч чадахгүй, бид тэнгэрийн өвөр дээр сууж чадахгүй, бид тэнгэрт өнөрлүүлж чадахгүй, бид тэнгэртэй харьцахыг хүсвэл их бодоод өргөлөл өргөнө. Өчөөхөн энүүхэн өндөрлгөөсөө өргөлөөл өргөн шүү дээ те. Тэгэхээр энэ бүх агуулга, энэ бүх ухагтхууныг холтой, ойртой, алстай, өнөөдөртэй, маргааштай багтааж чадсан холын тэнгэр аав гэдэг энэ 3 үг нь энэ бүхнийг шигтгэж чадсан байгаа. Тэгэхээр энэ 2 уран бүтээлчээр өөрийнхөө бахархаж байна. Энэ сайхан дууг ингээд үе үед өөр өөрийнхөө дуулж энэ өргөн олондоо хүргэж чадсан бүх дуучин талархаж байна.
Шогшуулж айсвын харагдана тэнгэр дэлсэн аавыгаа санаадал байна дуудаад чигэрэхгүй зүудний алсад мордохдоо дүрэн орхоод явчихсан дууны тэнгэр минь баруун хомрон дүргэнхэн ханхаж суухан харагдана баян хангашиг авигаа санаадал байна дурсаад чигэргэхгүй зүудний алсад мордохдоо гэрэн орхоод явчихсан галын тэнгэр минь бэлгийн чиний нэгэндээ золгоод өмсүүлхэн харагдана дэлхийг дэрэлсэн аавыгаа санаадал байна ойлаад чигсэрэхгүй зүудний алсад мордохдоо нүрэн орхоод явчихсан хайрын тэнгэр минь сарвчилж зогсон харагдана эргэл хайрхан шиг авигаа санаадал байна дуулаад чиг уйрахгүй зүудний алсад мордохдоо нэрэн орхоод явчихсан холын тэнгэр минь төвшин ахах тусма зүрүйдөө хэлэгдэ таныхан эцэгүйд хорвота эвлэрч тэрсэлж яванда холын тэнгэр За бидний дараагийн дуу Аваад урсан. 1990-ад оны ихээр хийгдсэн юм дуу. Энэ увсаас хөгжим бичдэг хоёр бямбж байгаа юм. Нэг нь нөгөө дуучин бямбж байна. Энэ дууны хөгжмийг зохиосон доржийн бямбж бол энэ Баян хуурын бямбж. За. Тий. Шүлгийг бичсэн Алтан баяр нь бол бүх мөрөн сумын хил утга зохиолын багш шийжсэн. Нэг сумын хоёр. Алтан баярын аав нь бол сум нэгдлийн дарга Бямбжоо яав тэнгэр болоод 12 жилийн дараа энэ бүтээлийг хамтарч хийсэн юм байна. 93 онд бол энэ Увсан аймгийн хөгжим драмын театрын дуучин Батсэнд дуулж бичлэг шингээлт нь одоо үлдсэн фондлогдож үлдсэн байна. танихан ужим ухааны хөрөнгөж алдар нэрийг таны хүмүүс уусаж явъя амодан тайван цаяат нүднээ тодорхой айдоо наммон ботон чихнээ сонсоо
ондог орчлонд шаналж мохордох үедээ аллаг нүдэнд нулимс хурж танига дурснаа алтрын уулж мөнхөлсөн үрбэтэндээ аав минь ахяд хизэж дуурсахгүй айлгон вэжтэй та босоо бэрч биштэй миний та бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та. Увс аймгийн хөгжим драмын театрын дуучин Монгол Улсын авьяач Батцэндийн дуулсантай залуу дуучин Октябрь Шавьи маань дуулсныг одоо харьцуулж сонслоо доо. Сайхан. Сайхан. Айл нь сайхан. За. Ер нь бол бид нар энэ Батцэнд дуучнаас бол энэ бүтээлийн зохиолчдын эхний санаа сэтэл, эхний зорилго тэр бүгдийг бол бид нар за яг л ийм юм ярилцж хийсч байсан болоо да гэдэг энэ мэдрэмжийг бол авч болж байгаа бол дараа нь тэр Бацөх ардын жүжигчнэр яаж хөгжиж яваад тэр нь бол бид нар энэ харьцуулж сонсоогүй ч гэсэн энэ манай дуун дуртай ард түмний шиг сэтгэлийн сонор сонсголонд үлдсэн байгаа байхгүй тэр театр. За Октябрь дээр бол ийм эрэл хайгуул хийж дуулсан байна гэж ингэж ойлгож байна. Октябрь бол өөрөө бас энэ увс нутгийн хөөхд. Тийм болохоор бас энэ нутгасаа төрсөн энэ бүтээлийг бас дэлгэрүүлэе гэсэн тийм эрмэлзлээр энэ бүтээлийг хийсэн бахаа их сэтгэл тавьж тэгж шин байдал эрэл хийлж өөртөө эрэл хайгуул хийж хийсэн тийм бүтээл байна л гэж ойлгож байна да. Нэрийг тань хүмүүст дуурсгаж явах үед амгалан тайван царайтан нүднээ тодорсоор айдуу намуу дуу тань чихнээ сонсогдноо босоо бэрэгч биштэй миний бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та алдаж ондог орчлонд шаналж мохордох үедээ аллаг нүдэнд нулимс хурж танига дурснаа алтрын уулж мөнхөлсөн үрбэтэндээ аав минь ахяд хизэж дуурсахгүй айлгон вэжтэй та босоо бэрч биштэй миний та бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та. Дахиг өнөрлөх бусдыг хараад аав минь би танига дурсаж зүрхэндээ уйлнаа арсан нүдэнд нулимс хурж хорвоод авчдахад аавыгаа чи орсон гэж бурхад дуалданаа босоо бэрч биштэй миний та бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та
Хөдөн хүүгийнхээ үсийг дамдаан чангаласан амий 호도 희도 낯선 더민다 За дараагийн дуу Болор цомын эзэн яруу найрагч Барнангийн дорж палмын шүлэг урлагийн аваа зүтгэлтэн тогтмолын эрдэнэ очрын хөгжим юугаач хайрлаагүй аав. Ер нь энэ хоёр зохиолчийн хувьд бол хоёулаа нэг дээвэр дор нэг уран бүтээлийн хамт олон дотор өсч бүтээж тойрвж явсан тийм сайхан бүтээлчд. Хилийн цэцэргийн дуу ижгийн чуулгын утга зохиолын ажилтан Барнангийн дорж пал. Хилчин найрагч, яруу найрагч. Тогтмолын эрдэнэ очор хилийн цэцэргийн дуу ижгийн чуулгын удирдаач, олон сайхан бүтээлтэй. Өөрөө бас олон сайхан кинонд тоглосон. Нар хэрцсэн жил, Суурган цэнхэр улс киноны ставын даргын дүр, босох дутуу кино, Цөөн цагийн богд хэмжил. Ийм олон кинонд бас тоглосон. Тийм. За манай дорж палан бол дууны яруу найргаар бас үеийнхэн дундаа бараг хамгийн олон дуутай нэг гэж хэлж болохоор олон сайхан дуутай шүү дээ. Ханан сүлжээнхээс цэрэг чамдаа хайртай гэд ялангуяа цэрэг их орны сэдвүүдэд олон дуутай. Эрдэнэ очор багш бол өөрөө хөгжим бүжгийн сургуулийг хуучирч мэрэгчлэр төгссөн. Хуучирчин. Чайковскийн консерваторийн дэргэд цэргийн хөгжмийн сургуульд цэргийн хөгжмийн удирдаачаар төгсөж ирсэн. Барнангийн дорж палан мөн цэргийн. Энэ дуулж байгаа дуучин Дорж Сүрэн Хөвсгөл аймгийн Галт цүмийн харьяатай ийм сайхан дуучин байсан. Балгаарт консерватор төгссөн. Мэргэжлийн дуучин Ирмэгцээ мөн л Хилийн цэргийн дуужгийн чуулгын гоцол дуучнаар ажиллаж ирсэн. Өнөөдөр дуулж байгаа хад хүнч хүн Хилийн цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлч. Энэ өөрөөр хэлбэл Хилийн цэргийн дуужгийн чуулгын бүтээл байгааз. Энэ дотор үгэнчтэр, аялгуунчтэр цэргийн хүний цэрэг аавын тухай ийм шинж төрөх мэдрэгдээд ит. Тэгээд аль нь одоо сая ингээд энэ хоёр дуучин бол аль нь энийг шинжийг бол хадгалаад ингээд уулчих юм байна. Тий. 낯선 더민다
За ингээд дараагийн дуу аваад уулъя. Цагаан үгэн сайхан юм авьяаслаг юм уран бүтээлч. Тэгээд энэ цагаан үгэн ахын өөрийнх нь дуулсантай өнөөдөр энэ дууг дуучин соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ очир дуулсныг хэдүүлээ сонсох юм байна. Аава дуулыгээд бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ тий. Үг аян цагаан үгэн өөрөө үгийн чичээд аянч зохиогоод тэгээд эхлээд сая өөрөө дууллаа. Тэр бол бас их
гайхалтай сонин соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ очрол харахгүй мэрэгжлийн дуучны хувьд хандсан байна. Тэр аялгаа, хоолоогоо тааруулж байгаа, ая дангаа барьж байгаа нь бол харахгүй одоо нөгөө мэрэгжлийн дуучны школоор хандаж дуулж байна. Цагаан өвгөн маань нэгэнт өөрөө үгийн зохиогоод өөрөө аяыг хийсэн. Тэгээд өөрөө өөрийнхөө дуу гитар дээр ингээд нөгөө нэг стоо жинхэнэ сэтгэлэн хөдөлгөөрөө бид нар шүлгээ уншдаг шиг та аялгаугаа тоглолтдог шиг дуулж шүү дээ. Их дотн сэтгэлд их дотн санагдлаа. Эрдэнэ очрын хувьд бол сайхан дуулж байна. Цаашаа бас энэ олон дуучнаар амьдж цаг уртыг туулгах л да. Ийм сайхан бүтээл энэ олон хүмүүсийн зүрх сэтгэлд хоногсон. Би тэр холбодог хоёр нөхрийг бас заавал дурсах хэрэгтэй тийм ээ. Гавьяа жижигчин Жавхлан номын тастын Дэлгэр мөрөн хоёрыг бол энэ хоёрын дуулснаар энэ дуу олон хүмүүс төрсөн. Нутгусаа шүтэж ургамаар таньж нутгийн ард олон доо бишин шүтэгцээ атомалаараа нутагт хацуутай ажилсаг төрсөн наминдээ хоёрын өнөөдөр сэтгэл хөдлөлөөд энэ дууны тухай дурсамжийг урт тулгаж яриа сууж байгаа шалтгаанч бас энэ дунд холбоос хоёр дуучны дуулсан одоо загвар байж болох юм гэж бодож байна шүү. Аавын тухай дуунууд ингээд сонсоод үзэхээр нэг л дуунаас устна. 9 дуу ярьлаа шүү дээ. Тэглээ. Тэгэхэд 8 дуу нь эзгүй аавын тухай байгаа байхгүй. Ер нь бол байхгүй болцсны дараа нь удсан юм байна шүү дээ. Тийм л ухаарал төрж байна. Энэ бүтээлүүдээс ингээ харахад яг хажууд нь байж ах тэр бол аавын тухай нэг яриад байх юм байхгүй ингээд байхгүй болох тэр агшин дотор тэр уул нурдаг энэ гэдэг бол үний юм байна. Аав нар маань өөрсдөө ч бас тийм хүмүүс юм. Тийм юм байна. Өдөр болгон барьж авч үнсээд хөөе тийм юм тааруулж хүмүүс хичээлдээ явснуу даалгавраа хийснүүгээ дүглээд ахгүй хэрнээ ингээд нөгөө алсаас нүмертэй уул шиг байж л байдаг. Тэрнийг бид байхгүй болсон хойно ухаардаг. Нэг талаасаа бас аавын хайрыг хүн гэдэг амтан насны явах тусам, намд суух тусам, амьдралын мөн чанарыг ойлгох тусмаа аавынхаа хайрыг илүү мэдэрдэг. Өөрийнхөө амьдралаар мэдэрдэг. Тийм юм болоо даа л гэж бодоо сууж байна да. Өндөр насылсан өвгөн борл аминдээ өнөө хүртэл биднэд итгэсэй өгөмрөч тааминдээ гэрийнхээ хоймогт тухлан шигээд гэгэн наранда сэлж мөргөөд уугасан бүхнээс дэдэлдэг ухаантай аваа бидулнаа аваа бидулнаа сэтгэл дургусан ачтайхан авигаа уулж явнаа би нутгусаа шүндэн урамлаар нь таньж нутгийн ард олон доо
бишрэн шүтгцээ адуу магараа нутаг тацуутай ажисуд төрсөн аминтэй эмнэгийн ном дээр магнан гинисээ эрдний ширээн дээр ухаан тодорсон гэрээдийн замыг заасан аван би их шигт дундаа дуулж явна аван би дуулна аван би дуулсна амьдрахын ухааныг сэтгэл дургусан ачтай лавига дуулж явна би аван би дуулна аван би дуулсна алсын хараа уужим сэтгэлтэй ачтайхан авига дуулж явна би дэцихэ сургаалыг бидэндээ өгүүлсэн дэмбэрэлтэй ирүүлийг дэтэлж явна би. Өнөөдөр бид аавуудынхаа тухай аавуудын маань бидний одоо сэтгэл зүрхэнд үлдээсэн гайхамшигтай тэр уран бүтээлүүдийн тухай аав хэмээх алсын алсаас цэнхэрцдэг агуу том асар сайхан нөмөртэй уулын тухай тэгсэн хэрнээ яг хажууд минь халуун зүрхэнд минь оршдог тэр сэтгэл зүрхний тухай ярилцлаа шүү дээ. Тэгэхээр Сэрот хөгжмийн зохиолчоо өөрт чинь ингээд аавынхаа талаар хийсэн сайхан дуу байдгүй хөгжмийн бүтээл байгаа юу? Харин одоо ингээд яг бодоод ингээд сууж байна энэ мөчид. Аав гэдэг үг орсон дуу байдаг дуу байна уу гэхээс биш. Яг аавынхаа тухай би дуу одоо хүртэл хийж чадаагүй юм байна. Би энэ сайхан уран бүтээлчдийг ингээд бодоод бас дотроо эргцүүлээ сууж байна л да. Миний аав өөрөө хөгжмийн боловсралтай, өөрөө бүжиг дэглээч мэрэгжилтэй тийм хүн байсан. Тэгээ бас шүлэг энтрүүд оролдоно. Шүлэг ном бас оролдоно. Тэгээд би аавынхаа хийсэн 2 шүлгэнд бол дуу хийсэн юм байна. Түүнээс ш аавынхаа тухай бол би дуулж чадаагүй л юм байна. Манай аав одоо уншигч үзэгчд маань мэдэндээ зүйдэ хайлажгээд сайхан дуу байдаг шүү дээ тий. Эрдэнэсэнд орж гээд хэдийгээр эдийн засагч, статистикч боловч олон сайхан дууны шүлэг бичсэн хүн байдаг. Тэгээд заримдаа ингээд нутаг орноороо явахдаа Монголынхон уул хангаа говьор явхад одоо тэр аавын бичсэн тэр шүлгийн мөрүүд үнэхээр одоо тийм юм байна да гэж өөр ирэхгүй бодогдтдаг л доо. Тэгэхээр зөвхөн надад бол аавын тухай бичсэн шүлэг би тэгтээ их цөөхөн байдаг юм билээ. Яагаад тэр хүн ингэдэг юм бэ? Хичнээн ингээд сэтгэл хөдлөл ихтэй байсан ч гэсэн хичнээн ингээд бүр уул мэт нурж бүр гүний гүнд ёроолд нуран унаж эргээд босч одоо тэнгэрийн хязгаарыг хүртэл өндийч чаддаг ч гэсэн хүн гэдэг амьтан өөрөө сэтгэл зүрхний амьтан болохоро сэтгэлийн гүнд зүрхний гүнд байгаа хамгийн эмзэг тэр хөг аялгау хамгийн эмзэг утсандаа хурууны өндөг шүргүүлэх их дургүй байдаг юм байна. Тийм болохоор ингээд хайрлтгийнхаа хэрээр тэр утсыг би ингэж хөндөж чадахгүй байх шүү дээ. Тэр надад эмзэг байна. Тэр надад хайран байна. Тэр утас надад хитрхи уянгатай, хитрхи хол, хитрхи ойрхон байна. Тийм болохоор би аавын тухай бичгээс хашраад, аавын тухай бичгээс тойроод, аавын тухай бичгээд тэгэхээр хоолоо дээр нэг юм тэгэлчгээд нүдэнд нэг тусал нулимс соромжлагчаа сэтгэл зүрхэнд хідэн үг ингэж гацчаад ингээд гарч ядаад ингээд байгаад идэх юм байна. Тэгэхээр хоёулаа одоо нэвтрүүлгийг маань үзэж суугаа, аавыгаа сэтгэл зүрхэндээ тэрвэрч үлдсэн, тэрвэрч яваа, хайрлуулж яваа, хэн бүхэнд зориулаад
Аавын тухай энэ олон сайхан бүтээлийг бидний өмнө анхны дуучин, анхны бүтээлчээс нь эхлээд одоо дуулж байгаа энэ дуучдад нь хүртэл ингэж цаг хугацааг хураангуйлан бидний өмнө авчирсан Зүрхэнд мөнхрөх аялгау нэвтрүүлгийн уран бүтээлчдэд зориулаад Ааваа дуулъя гэдэг энэ сайхан дууг таны тогсноор төгөлдөр хуурын аязаар сонсоод нэвтрүүлгээ дуусгах уу? За. За баярлалаа.